сайн байцгаана өрхөн үзэгчдээ манай Синдикатог нэвтрүүлэг манай ээлжийн дугаар хэлж байна. Энэ удаагийн дугаараар бид халаасны хулгай гэдэг хүн болгонд ер нь хамаатай шахуу сэдвийг хөндөж байна. Тэгээд нэвтрүүлэгт ирсэн эрхэм жочтой би танилцуулъя. Эхний жочин маань нийслэлийн цагдаагийн удирдах газрын мөрдөн шалгах газрын халаасны хулгай гэмт хэрэгтэй тэмцгэлцсэн эрүүгийн мөрдөгч Ахмад Одбаатар хүрэлцэн ирсэн байна. Мөн сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгцэн эмээг судлаач, сэтгэл засалч Жавхлан, мөн Технозор компани маркетинг борлуулалт хариуцсан захирал Батчаргал, мөн Хувай компани хэрэглэгчийн бизнес группийн борлуулалт хариуцсан захирал Нэвтиян хүрэлцэн ирсэн байна. За та бүхэнд баярлалаа. Эхний асуултаа шууд одоо сэдв рүүгээ оръё. Та бүхэн өөрсдөө ер нь юм хулгайн гэмт хэрэгт өртөжсэн үү, хохирогч нь болж байсан уу? Тэгээ би ингээд нэвтрүүлгээ бэлтэж яхад яг халаасны хулгай гэдэг мэдээлэл цуглуулж яхад буруу санаагүй бол нийт халаасны хулгай бараг 70-80% нь ухаалаг гар утасны. Ер нь гар утасны хулгай байдаг гэх тийм статистик гарч ирсэн. Ер нь гар утсаа хулгай давтаад энэ гэмтийг хохирогч болж ирсэн үү? Тэгээд цагдаагаас ахлаарч байна. Миний хувьд бол өөрөө цагдаагийн байгууллагад ажилладаг юм учраас арай сонорсон хэмжээ илүү байдаг. Би бол халаасны хулгай гэмтэрхтэйг өөр өртөж үзээгүй. Айгу судалгаан дээрээс үзэх юм бол сүүлийн яг 5 жилийн хугацаанд 19513 иргэн яг гар утсан халаасны хулгайгаас алдсан тийм цагдаагийн байгууллагын бүртгэл судалгаа байт юм байна. Яг 2021 он 1 сараас хойш яг өнөөдрийг хүртэл нийтдээ 1600 гэмтэрэг яг халаасны хулгай гэмтэрэг бүртгэгдсэн статистик тоо мэдээ байна. Тэгэхээр энэ өндөр талтай байна. Тийм, ерөөд өндөр талтай. Энэ бол яг бусад төрлийн гэмтэрэгээс хамаарах юм бол өдөр болгон яг гардаг тийм гэмтэрэг байхгүй халаасны хулгай. Хохирогч болж ирсэн. Тий. Хохирогч болж ирсэн зүйл нэг бас удаа байгаа. Тэгээд гол нь нэг хаана хандах яаж хийхээ мэдэхгүй тэгээд өнгөрч ирсэн тухай үедээ хандсан ч гол нь за тэгээд барьцгүй шүү дээ одоо хаанаас гэж яах вэ те тухайн үед яг миний алдчих үед бол одоогийнх шиг тийм юу гэж байгаагүй тухайн утас болгон дээр байдаг шиг өөр ингэсэн код гэдэг ч юм те тийм байгааг болохоор за тэгээд одоо наа чинь бол нэмэргүй те гэж тэгээд энэ төрлийн жижиг хулгайнууд бол одоо цаашаа ямар ч барьцгүй юм байна да гэдэг зүйлэл толгоонд орж ирж байсан. Тэгээд ялгаа байхгүй бол тэр үеийн бүх хүмүүст л тийм юм орж ирээд л илүү боломжтой харагддаг байлгүй дээ л гэж тодорхойлцсон шүү дээ. Ер нь бол. За миний хувьд бол яг хөө бодоод үзсэн чинь байхгүй юм байна. Яг би өөрөө алдчихсан гэжсэн таксинд мартчихсан ч гэдэг юм уу. Ийм тохиолдол байгаа учраас яг нөгөө хариуцлагын хувьд өөрөө нөгөө утсан гэртээ хичээл мэдлэгтэй мэдээлэлтэй л байсан юм бол алаасны хулгайтай бодгоор тийм. Миний хувьд ч ер нь бол яг өөрөө бол хулгайд бол өртөж байгаа гар утсан зөвөр өөрөө төрөвч юм уу те яг тухайн үйлдэл дээр нь бас бариад өөр одоо гудамжинд ирсэн хүмүүс бол туслаад ингэж яажсэн бол тохиол бай. Гар утсан нэр бол байхгүй. Бас илүү нөгөө яг Монголын орчинд орж ирэл ингэ за ийм хулгайнууд байдаг шүү гэдэг бас нөгөө шууд толгойд суучдаг болохоор тэр дээр бас иргэн хүний хувьд сонор сэрэмжтэй байх гэдэг талаас ч юм байнгын ерөөсөн одоо олон нийтийн газар бол уцаа барьж явах бол бас эрсдэлтэй шүү дээ. Ер нь тийм үзэж алдалтынгүү тэр үед нь нөгөө хулгайч маань суулаад аваа явчихдаг ч юм уу тийм. Тийм бол миний хувьд байхгүй зүгээр ойр дотны найзууд хамаатай садан гэдээ бол байна одоо манай лавтуусанд явж байгаа бол хийцэн. Тэгээд эргээд нөгөө тухай олыг гэхээр боломжгүй тэгээд ердөө л бол хайж л байгаа юм л та түрүүний юм байна сэтгэл зүйч Жавхлангийн хэлснээр бол би өөрөө бас гашуун туршлагатай хоёр удаа нэг нь гэхдээ миний хариуцлагагүй таксинд авалтаа. Дараа нь яг арга хэмжээнд авалтаа. Тэгээд гүрийж явсараа хоёулын өөрөө олсон. Тэнгээс олоод бүх асуудалтай тулж ирсэн. Тэгэхээр яг энэ халаасны хулгайд өөрөө том сэдвүүд тэгээд өдөр болгоо үлддэг. Тэрний бараг 70-80% гар утас гэхээр өөрөө манай нийгмийн аягүй том асуудал болчиход байна. Би яг тэр утгаар хэлж байгаа нөгөө зөвхөн гар утас гэхээр ийм тоног хөрөмжлөхөөс илүү дотор нь байгаа хүний хувийн мэдээлэл, зураг, хөөрөг, одоо банкны бүх мэдээлэл, аппликейшнууд гээд мөнгөөр үнэлж баршгүй баг иргэний үнэлгэхээс баг мэдээж хол юм юу болчиход байна л да. Тэгэхээр дараагийн гол асуултыг би яг энэ хулгайн хэргийн хохирогч нарыг ингээд судалж үздэг байл үү те. Тэгэхээр голцоо яг ямар хүмүүс байгаа вэ? Цагдаагийн байгууллагын зүгээс яг одоо энэ зүйлийг үзэж байгаа хүмүүс яг ямар зөвлөгөө өгөх үү? Дээрээс нь багц асуулт сэтгэл зүйчийн хувьд ер нь за яг хоо ингээд улс орны хөгжил мөгжил ярих байх л та. Ер нь хулгайн хэрэг үндсэн сэтэл шалтгаан нь сэтгэл зүйн талаас ямар үгүй. Тэр нь одоо Монголд одоо манай хулгайч нар сэтгэх үүс гэх юм уу те. Тэр нь ямар агаад бол яаж хэдүүлээ энийг хамтдаа сайжруулах вэ гэсэн байдлаар жоохон тийм том асуулт юм. Тэр дээр чөлөөтэй ярих. За тэгвэл би яг хохирчийн юунаас нь ярьж идэх үү. За яг халаасны хулгай гэдэг хохирчроо ингээд авч үзэх юм бол ерөөхдөө бага насны ах насны хүмүүс гэдэг хуваагдаад ирж байгаа.
яг гэдэг урд нь бол халаас нуулган гэмт хэрэг бол ингээд ерөөдөө олон нийтийн газар үйлчдэг байсан бол одоо бол ингээд ихэнхдээ өглөөн цагаар автобусын дотор их явж байна. Нэгдсэн имлгүүд дээр их явж байна. Дээрс нь соёл арга хэмжээнд одоо ингээд олон нийтийг цугладаг шоу арга хэмжээ болдог шүү дээ. Тэрнээр их явж байна. Тэрнээр л ерөөсөө за нэгдсэн имлэг дээр гэдэг аваад үзэх юм бол ерөөдөө ахмад тастаа. Дээрс нь жирэмсэн эхчүүдийг их халаас нуулган гэмтрийг хохирч болж өртдөг. Тэр хүмүүс маань яг тухайн үед алдчихад хаашаа хандхаа мэдгүй ингээд баахан самрагдаад тэрүүгээр ингээд яваад идэх хүмүүсээс хайгаад өөрийнхөө утас руу залгаад халаас нуулган гэмтрийг хохирч болсон тохиолдолд цагдаагийн байгууллага албан ёсны 102 дугаарлаа дуудлага мэдээлэл өгөөд хамгийн ойр байгаа цагдаагийн байгууллагад очиж иргэд бол өөрөлдөх гомдлоо өгч ин цагдаагийн байгууллагын бүр өөрөлдөх гомдол бүртгэдэг шүү дээ. Тэрний дагуу бид нэр тухайн өөрөлдөх гомдлыг авч шалгаж мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг юм байна. Тийм баг шүү. Яг ингээд детальчлаад нэг бүрчлэн яриад аюу олон сэтлүүд гарч ирэл л дээ. Бүр маш олон. Зөвхөн ерөнхий агуулгаар нь хэрвээ тооцоод үзвэл хэд хэдэн үр дүнтэй байдаг учраас хийдэг болов уу гэсэн зүгээр таамаг шүү. Ашигтай байдаг. Тий, ашигтай гэдэг байгаа учраас. Нэгдүгээрт шулууг хэлэхэд мэрэгжил шаардахгүй. Тий. Хоёрдугаарт цагийн хязгаар байхгүй. Чадвар төлөхгүй. Тий. Гуравдугаарт одоо өөр юу гэдгийг тий. Одоохондоо бол ер нь ямар ч хүнд байдаг хамгийн үнэт зүйл бол шивэрч чадсан л да. Хүмүүс тэр болгон одоо юу гэдгийг бүгж одоо өөр гэдгийг тий. Үнэтэй сайтын төдийсийг хэрэглэхгүй ч гэсэн бүгд баталж байж байгаа тий. Гэдэг ч юм уу. Боломж нөхцөл маань илүү өндөрсөд юм гэсэн үг л тий. Нөгөөтэйгөр юм байдаг. Бид нар альва үйлдэл энэ дадал үйлдэл дээр л яриад авчихна гэсэн үг. Булгай их одоо бүр дадалтай очлоо гэсэн үг шүү дээ. Тэгэхээр альва дадал үйлдэл маань өөрөө дадал үйлдэлийг хийх сэтэл, үйлдэл, үр дүн гэсэн зарчмаар явагдчихдаг. Тэгээ үр дүн авчих юм бол дахиад нөгөөдгөө хийн. Нэг циркийн амьтад сургаж байгаа юм шиг гэсэн үг шүү дээ. Тэгээд тодорхой хэмжээний үр дүнтэй байх юм бол дахиад тэр үйлдэлийг хийдэг. Тэгвэл үр дүн нь хамгийн түргэн ирээд байгаа боломжит үйлдэлүүдийн нэг болж өрөөд байна л да. Ер нь бол тэр нь өөрөө бас сэтэлжүүлэх гэдэг ч юм уу те нөхцөлдүүлэх хүчин зүйл нэлээд томоохон хүчин зүйл болоод байна. За 3-дугаарт нэг хувь хүний одоо тэгэл хүмүүжил тухайн орчин гэдэг ч юм уу те зарим жоохон том хүрээгээр авах юм бол нийгмийн нөхцөл байдал те одоо энд очиж манаач очих гэсэн ч авах болчлоо тэнд очиж одоо юу гэдэг чи ажил хийх гэсэн ч одоо нэг боловсруулгүйгээр нэг дэлгүүрийн хөдөлгөгчийн хүртэл их сургуулийн дипломтой байх хэрэгтэй гэдэг нэг шаардлагууд гараад ирж байгаа үед бол айгүй төвөгтэй болоод эхэлж байна. Тэгэхээр нэг гендэж би гондооч юу гэдэг шиг хаана байгаад ах шиг байна. Тэрнээс яг ингээд ганцхан ингээд энэ л асуудал байна гэвэл жоох өрөөсгөл нийгмийн бас хөгжлийн нөхцөлд яг та хоёр бол жишээ танай хоёр компани бол яг аль басны тий ялангуяа ухаалаг гаргацсан дэлхийн том брэндүүдийг оруулж өгдөг юм байгууллага байгаа. Тэгээ яг энэ хулгай дутсан алдсантай холбоотой гомдол эргээд та нар дээр хэр их орж ирдэг вэ? Тэрийг та нар яаж шийддэг вэ? Зүгээр гар дээрээс авснаас хамаагүй илүү баталгаатай байсан шүү дээ. Тэр нэмэн үнц нь яг ямар байдаг вэ? За би эхлээд ярьчих тийм тэгвч. Манайх Технозон гэж компани. Тэгээд бид нар бол яг харилцагч нарт илүү ая тухтай орчинд илүү чанартай баталгаатай бүтээгдэхүүнийг одоо нийлүүлэхийг эрмэлздэг ийм компани. Тэгээ бид нар Улаанбаатар орон нутагт нийтдээ нэг 17-8 салбар дэлгүүртэйгээр өнөөдөр үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн одоо томоохон брэндүүд болох Samsung, Huawei, Apple гэдэг энэ брэндүүдийн аль бисний дистрибьютор ийм компани. Тэгээ манай дээр бол утас судалдаж авж байгаа хэрэглэгчдэд өгж байгаа үнцийн нөр юу вэ гэхээр манайх бол яг дэлхийн том брэндүүдийг аль бисний хэрэгтэйгээр борлуулж байна. За мөн дээрээс нь тухайн харилцагч нарт нэг жилийн үйлдвэрийн баталгааг бол мэдээж олгоно. За мөн дээрээс нь яг манай компани ялгарж байгаа нэг арай өөр бенефит бол та манайхаас утас худалдаа авснараа ямар давуу талыг эдлээд байна вэ гэхээр одоо юу гэдэг манайхаас худалдаж авсан утас болгон дэлгэцийн 60% хатгалтай байдаг ч гэдэг. Энэ нь өөрөө үйлдвэрийн баталгаат хугацаанд буюу нэг жилийн дотор таны утасанд одоо ямар нэгэн дэлгэцний асуудал гараад санаатай бөгөөд санамсаргүй байдлаар утсаа хагалцсан тохиолдолд аль бисний удаа засрын төвдөр гарах зардлын 60%-ийг нэг удаа манай компани хариуцаад төлждөг гэсэн үг. Тэгэхээр харилцагчдын одоо манай компаниас худалдаа авах сэдэл бол мэдээж өндөр юм олон боломжуудыг авч байна. За эргээд нөгөө талдаа одоо энэ халаасны хулгайтай одоо сэдврүүгөө орохоор харилцагч нар бол зөндөө орж ирдэг ханддаг. За өдөрт бол бараг 5-10 хэрэглэгч тогтмол шахуу. За бид нар утсаа алдчихлаа одоо хаашаа хандах вэ? Амар өндөр байна. Зөвхөн танаа дэлгүүр дээр тийм. Тэгээ бид нар чинь 17-8 салбар дэлгүүрүүдтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр энэ дэр захим суугаар орж ирж байна, битээр орж ирнэ гэдэг. За ер нь хамгийн багадаа 5 ч гэдэг юм. Тэгэхээр бид нар ямар одоо хариултыг хэлж харилцагч нараа явуулж байна гэхээр та хамгийн түрүүнд цагдаагийн газар өргөдөл мэдээлэл өгөх хэрэгтэй. Манайхаас худалдаж авсан таны утас
утсан дээр байдаг одоо тийм email код гэдэг дахин автогдчихгүй юм serial number-ууд байгаа. Тэгэхээр энэ кодоо та мэдчихэж байгаа юу? Мэдхгүй бол манай компани зүгээс танд гаргаад өгөө, тийм ээ. Тэгэхээр энийгээ бариад цагдаагийн байгууллагад өргөдөл гомдлого гаргаж байгаа. Нөгөө процесс нь цагдаагийн байгууллагад иргэн өөрөө өргөдөл гомдлого гаргангууд цагдаагийн байгууллага одоо өөрөө холбооны операторуудаар тухайн одоо хэрэглэгчийн хулгайд алдсан утсан дээр нь өөрөө холбооны ямар нэгэн операторын SIM орсон байна уугүй юу гэдгийг шалгуулахын тулд заавал прокурорлоо ханддаг юм яваад. Тэгээ прокурорлоо хандангууд прокурорын зөвшөөрөл өгөөд өөрөө холбооны операторууд руу ханддаг. За тэгээд тэн дээр нь үндэслээд өөрөө холбооны операторууд буцаагаад прокурор өгч явах шиг байна тийм. Тэгээ прокурор нь буцаагаад цагдаа руу өгч. Энэ процесс өөрөө маш удаан тий удаашралтай. Маш удаан гэдэг нь ойлцоодог том. За яг гэмт хэрэг өргөдөл өгөөд тухайн өргөдлөгч 19 хоногийн хугацаа шалгаж байгаа. Хуулийн дээр хуулийн хугацаа тийм. Тэрний дараа хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд тэрний дараа бид нар email кодыг явуулах хэрэг маань нэгж гэсэн үг. Тэр хэрэг бүртгэлтийн дугаар авсан тохиол. Тэгэхээр 19 хоног хүлээгдчихлээ шүү дээ. 19 хоногт мөрдөн байцаагч мөн тэр тухайн хэргийг авсан эрэг хүмүүдэгч хулгайд алдагдсан автобусны буудлын камер шүүн, автобусны доторх камерыг шүүн, үнэлгээг нь авна. Тэр мөрдөн шажилгаалгын процессыг хийгээд прокурор руу саналаа явуулж байгаа. Тэгээ прокурор нэг үнэлттэй байна хэрэг бүртгэлийг нээгд ягсны дараа email кодыг явуул. Тэгэхээр ойролцоогоор сарын хугацаа ингээд алдчихж байгаа. За тэнгуүтээ прокурорлоо бид нар зөвшөөрлийг өгөөд за прокуророос 1-2 хоногийн дараа гараад ирлээ гэж бод. Тэрийг өөрөө холбооны оператор компаниуд руугээд явуулаад тэр нь ойролцоогоор сараас 2 сарын хугацаанд янз бүрэлтэй ачааллаас хамаар тэгээд ирдэг. Тэгэхээр энэ болохоор бид 3-4 сарын хугацааг алдагдчихж байгаа тийм. Тэгэхээр яг хэрэг бараг юм батлах юм байна. Тийм үү залхан тийм. За тэгвэл ялангуяа хямдхан хугацаанд залцсан бол тэгэл юм бол ер нь энэ дээр бол нөгөө эргэн үний хувьд ч гэдэм үү бусад одоо утас хэрэглэж байгаа хүмүүсийн эрх ашгийг бодоход бол маш түргэн шуурхаа. Яг бол эн чинь өөрөө смарт утас те. Айл одоо өнөөдөр алдлаа орой гэхэд би миний бүх датаг устгаад өөр одоо код уншуулад тэр миний утас биш болчих боломжууд нь бас байгаа. Энэ бол дэлхийн өнцөг болон хаач байгаа. Одоо Монгол ялангуяа нөгөө хараар орж ирж явсан бол дандаа л хулгай email кодыг өөрчилсөн гадар загвар одоо юу гэдэг кейсийг өөрчлөлт шинэ юм шиг болгоод ороод ирдэг. Ийм даа. Grey market тий сар зах зээл өөрөөр хэлбэл тий альбан бусаар орж ирж татвар төлөхгүй тий ямар нэгэн баталгаа авахгүй. За өглөөч гэсэн үсрээл 1-3 сарын баталгаа өгнө. Яг хүмүүнээс авлаа. Тэгэхээр нөө альбан одоо яг түрүүн хэлсэн албан ёсны дистрибьюторээс үнэтэй ч гэсэн 1-200 мянган төгрөг үнэтэй ч гэсэн тэр хүн тэндээ бас нөгөө тодорхой хэмжээний одоо ашгийг олж штэ бенефит тий юу гэдэг би баталгаа утас хэрэгжилж байна. Ямар нэгэн эвдрэл гарах юм бол би хандах газартай эргээд бух эзэнтэй. Тэгэхэд нөгөө дээрээс нь одоо засвар үйлчлэгээ авлаа гэхэд дандаа ориг сэлбэгүүд нь орж ирдэг. Тэгэхгүй хувинаас авлаа гэхэд яг тэр нөгөө хятаас одоо дүүрэмэл сэлбэг тий тиймэрхүүнүүдээр нэг удаа аргалаа л явуулна. Маргааш нь сарын дараа буцаад эвдрэх ч юм. Иймэрхүү байдлаас болоод бас одоо хэрэглэгчид бол нэг үеэ бодоход за 15 жилийн өмнөхөө бодоход бол яг нөгөө нэг алтан газар одоо баталгаатай борлуулж байгаа газраас авъя гэсэн бас хандлага байгаа нь их авууштай. Тийм. Дээрээс нь одоо баталгаат ус авлаа гэхэд хамгийн түрүүнд одоо юу гэдэг үнэтэй ус авч байгаа нэгдүгээр хөрөнгө оруулалт хийж байгаа хүн тухайн утсыг авснараа тий 500 мянга ч вэ, сая төгрөг ч вэ, 3 сая төгрөг ч тэр бол үннээсээ хамаарахгүй тэр хүний одоо хөлсөө олоод авсан мөнгөө хөрөнгө оруулаад өөртөө утас авчиж байгаа юм чи хамгийн түрүүнд хувь хүний зүгээс яг сануулж хэлэхэд бол маш сайн одоо security тий буюу нууцлаа тэр хүний өмч штэ тий. Тэгэхээр хамгийн түрүүнд одоо бүх нөгөө одоо бол утаснууд чинь нөгөө нүдээр таньдаг фейсийн тий уруугаар тань нүүрний хэв маягаар таних гэх мэт маш олон одоо үйлдэлтэй болцсон болохоор тэрийг хамгийн түрүүнд утас авлаа тэрийгэ хийдэг. Дээрээс нь одоо бүх л брендийн утаснууд бол cloud гэж юм байгаа үйлэн дээр суурилсан сервертэй тийшээ бүх нөгөө датануудаа backup хийж явах хэрэгтэй. Тэр үйлчлэгийг бол байнгын тогтмол өдөр болгоно тий. Эргээд нөгөө утсаа алдлаа гэхэд за түрүү хэллээ нөгөө олдох боломж бол ерөөсөө 50%-аас доош шүү дээ. Маш хацтай өөрөө хөөцөж баг танд хүн амтан одоо операторын сүлжээ танд хүн амтны гуйж түүжээж баг өөрөө олох боломж бол 50%-аас бага. Тэгсэн тохиолдолд нөгөө за утсаа хаялаа гэхэд ядаж нөгөө тэр дотроо үнэтэй өөрийнхөө мэдээлэлтэй хувийн мэдээлэл банкны мэдээлэл бүх юмнуудыг тэр чинь ерөөсөө нэг кодын тайлал задлахад бүх мэдээлэл онгорхоо хийж байгаа. Тэгээ нөгөө мөнгө төгрөгөө алдах ч юм уу те. Тэгэхээр тэрийг нөгөө нэг утсан дээрээс устгадаг бас боломжууд нь бас нээлттэй байдаг л та. Мэдээж нөгөө сүлжээнд холбогдсон тохиолдолд утсаа одоо яг нөгөө аппликейшнаараа хайж олоод өөрийнхөө мэдээллийг устгах ч юм уу эсвэл утсаа лог одоо түгжих эсвэл одоо утас мессеж явуулаад та энэ утсыг олсон бол надад эргүүлээд өгнө ч юм уу. Ийм боломжууд нь бол бүх нөгөө одоо дэлхийн яг утас үйлдвэрлэж байгаа брендүүдэд бол нээлттэй байгаа.
Гэхдээ мэдээж нөгөө хязгаар байгаа тэрэнд чинь яг нөгөө утас матрастаа ч юм уу сүлжээнд холбогдоогүй тохиолдол үнэхээр болоход бол хэцүү. Юун дээр сая манай сэтгэжүүлсэн жишээ гэнгийн гондоо гэх те нөгөө талдаа бас ингээд ерөөхдөө хүмүүс уцааллаа гэ за түүгээ залхаад хайдаг. Энэ бас нэг талаас иргэдийн оролцоо сулах байхгүй те бас тэрний хавьчлуулаад байгаа. Тэгэхээр ингээд ер нь бол ингээд бизнесээр ярих юм бол мангар том зах зээл байгаа шүү дээ те байнга эргэлттэй. Нууц биш бол ер нь энэ гар жил тутам одоо гарч байгаа энэ хулгайд алдагдчихж байгаа гар утасны мөнгөн дүн гэдэг тоо байдаг статистик. Тэр нь манай Монголд хэд байд юм бол та хэдийн ерөөхдөө сая хэллээ шүү бас ингээд аль биесны зах зээл болон сарал зах зээлийн харьцаа өнөөдрийн байдлаар ямар яа. Одоо ингээд сайжирч байгаа юм байна шүү дээ хүмүүс илүү тэр мөнгө хэрвээ нууц биш бол хэдэн төгрөг мөнгө дэмждэг болоо. За яг гээд одоо үеийн зах зээлдээ ингээд үзэх юм бол гар утаснууд бол ерөөхдөө саяас тийш байгаа шүү дээ гайгүй гадаа үзсэн. Тэгээд аль биесны борлуулалтын газраас авах юм. Тэгээд ингээд 5 жилээр үзэх юм бол асар ихтэй байгаа. 4-5 тэрбумаар яригадаад тоо гараад л байгаа. Тэрнийх нь яг хэдэн үеийн буцаагаад яг хохирлыг барагдуулж байгаа юм байна гэдэг бас асуудалтай тийм. Цагдаагийн байгууллага ажиллаж байгаа ч гэсэн техник технологийн хувьд бид нэгээд саад бэрхшээл гарч ирээд байна шүү дээ. Сайн яг хүний ярьж байгаа бол аль бие усны компани гэж байгаа тийм үү. Тэр яг аль бие усны компани сурчлах гэдэг юм л та. Тэгэхдээ хүмүүс аль бие усны газраас авах юм бол та ядаж урд нь өөр хүний барьж байгаа биш. Яг шинээр орж ирж байгаа тийм үцэг барьж байгаа байхгүй. Тэгвэл манай иргэд болохоор ингээд TD Монтолоос очиод нэг юм галгар цаастай баглаас хав уц авчдаг. Яг энэ болохоор яг бод зүйлтэй. Яг би ингээд надад нэг хүн өргөдөл орж ирээд тухайн ингээд iPhone маркийн гар утсалтай тийм. Тэрийг би ингээд EMA кодыг ингээд явуулаад байгаа байхгүй. 3 сар явуулаад дахиад нэг явуулаад идэг. Жилийн дараа тэрийг хүн худалдаад авсан байна. Тэгэхээр иргэд өөрсдөө ингээд дахиад гинт тэрийг хохирч болчих жоох. Хулгай утас. Тийм, хулгай утас авсан учраас тэр хуулиндаа тухайн утсыг хурааж аваад үндсэн хохирчнд хүлээл гэж байна шүү дээ. Тэгэхээр ингээд тэр худалдаж авч байгаа хүн ч гэсэн амар хасрал эдийн засгийн хэцүү байдалд ордог. Тийм учраас аль бие усны газраас авах юм бол дараад нь ядаж өөрийнхөө сэтгэл санаад амар шин. Би ингээд хулгай цавчаагүй байгаа ингээд яачаагүй хэцүү байдаг. Эргээд нөгөө түрүү хэлсэн шиг тэр хүн ч гэсэн бас тэр хулгай юм гэмтэрт орооцолтод байгаа. Тийм. Тэгээд дээрэс нь бас тэр одоо хууль бусаар хулгай цаг авч байгаа хүмүүс өөгшүүлээд байгаа байхгүй манайх өөрсдөө утас судалдаж аваад тэрнээс утас судалдаж авахгүй аль бие усны компани судалдаж авах юм бол тэр зах зээл аяндаа ингээд шахагдаад тийм шүү дээ хэрэглэж байх болохоор гарч ирж штэ. Хэрэгтэй байна. Тийм. Одоо яг нөгөө зах зээлийн харьцаа гэдгсэн би нэг энэ бол нөгөө тодорхой статистик яг нөгөө бүхэл одоо энэ аль биесээр оруулж ирж байгаа гар утасны бизнес эрхэлж байгаа хувийн бөгөөд аж ахуйн байгууллага бүгдээр мэдэж. 2000 өнөөдөр ч 2021 оны эхний хагас жил өнгөрсөн юм чинь 2015 оны жилийн эцсийн байдлаар нийтдээ Монголд яг гайл дээр аль биесээр орж ирж байгаа бүртгэлтэй гар утасны зах зээл яг нөгөө гайлын мэдээгэр гэсэн үг шүү дээ чи өөрөө нэг 22 сая Америк доллар буюу тухайн үеийн ханшаар одоо бодох юм бол тухайн үед бол 44 орчим тэрбум төгрөгийн зах зээл байсан байгаа байхгүй. Яг энэ аль биесний зах зээл. Хуу хүмүүс өөрсдөө хуваараа гадаад яваад кармалаад авдаг бол тэр бол гайл дээр бүртгэхгүй. Мэдэн шүү дээ тийм. Тэгэхээр энэ 22 сая Америк доллар байсан зах зээл өнөөдөр 2020 оны жилийн эцсийн байдлаар 45 орчим сая Америк доллар буюу 2 дахин өссөн. Тий, өнөөдрийн ханшаарын 45 сая Америк доллар гэдэг чинь 125 тэрбум орчим төгрөг шүү дээ. Тэгэхээр яг аль биесээр оруулж байгаа. Тэгэхээр энэ бол 5 жилийн хугацаанд маш их өссөн үзүүлэлт харагдаж байгаа. Тэгэхээр энэ дээр бол магадгүй нөгөө талаараа гайлын байгууллагын манай одоо төр засгийн байгууллагын зүгээс нь гайл дээр орж иж байгаа бараа бүтээгдэхүүний хяналт бүртгэлжүүлэлтийн асуудал сайжирсан байна. Нөгөө талаараа харилцагч хэрэглэгч нар бол яг аль биесний баталгаатай газраас утас судалдаа авах сонирхол нь нэмэгдсэн учраас эргээд аль биесний баталгаатай одоо энэ компаниуд бол зах зээл дээр илүү үйл ажиллагаагаа өргөжүүлээд бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмээд илүү олон харилцагч нартай болоод ингээд өсөж байгаа зах зээл. Яг саарл зах зээлийг бол яг үнэндээ би өнөөдөр энэ өнөөдөр бол 125 тэрбум төгрөгөөр бодит 2020 онд юм байна гэж байгаа бол эндээс одоо тэдээр баг гэж хэлэхэд бол надад үнэхээр өндөрлөлтэй байна. 50-тай байх уу? Энэ дээр би нэг юу хэлж байна. Одоо би яг энэ электрон девайстэй төхөөрөмжийн зах зээл яг 2005 онд орж ирсэн энэ салбарт ажиллаж эхэлсэн. Тэрнээс хойш 2005 оны байдлаар гар утас ямар байсан бэ те? Та өнөр бодоо нөгөө нэг товчлуурта Nokia 3310 ч гэдэг юм. Тийм л утас байсан. Ерөөсөө анх одоо энэ ухаалаг утас ч юм бол 2011 онд гарч ирсэн. Яг хөгжиж ирсэн. Тэр хүртэлх хугацаанд бол ерөөсөө л нөгөө хямдхан 50 60 мянга 100 мянга завсрал дээдлэн идэж байсан тийм. Тэгэхээр нөгөө тэр ухаалаг биш утасны хувьд ярихад бол маш их өргөн боломжууд байсан л та. Ялангуяа нөгөө гаднаас одоо юу гэдэг хууль бусаар орж ирэх. Тэр үеийн харьцаа бол юм 90-10 байсан. 90% нь одоо саарл
зах зээл. Тийм өндөр үү? Бид нар хэд тухайн үед хийжсэн судалгаа бараг 10 оны байдлаар шүү. Одоогоос баг 10 жилийн өмнө гэсэн. 10 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Одоо бол харьцаа бол нэг 40-60 болсон болов гэж бод. 60% нь цэвэр одоо яг албан ёсны тийм магадгүй энэ тал руугаа сайжир тал түрүүний нөгөө хийсэн одоо импортын өртгийн эн чинь хүртэг шүү дээ. Яг зах зээл дээр эргэлж байгаа хөрөнгө мөнгө хөрөнгө бодвол тэрнээс нэг 30-40% нэмэлттэйгээр эргэлдэж байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр чин бас нөгөө тодорхой хэмжээнд хүмүүсийн сэтгхүү өөрчлөгдсөн. Дээрээс нөгөө би түрүү хэлсэн товчлууртай утас ухаалаг утас хоёрын нөгөө ялгаа гараад ирж байгаа юм. Яг бол өмнө нь бол нөгөө товчлууртай утас бол зүгээр л ярих л боломжтой. Мессеж явуулах боломжтой учраас тэр хэмжээгээр эрэлт хэрэгцээ маш их нөгөө хямдхан одоо гар утсан зах зээл эргэлддэг байсан. Одоо бол ухаалаг усанд бүгд ижлэхэн болцсон. Яг нөгөө хөгжлийн шатанда iPhone ихлээр жоохон төрүүлж яваад мундаг ингээд одоо нөгөө нууцлын гормууд нээж өгөөд эсвэл нөгөө түрүүний хэлсэн iPhone утсыг бодлоо локлцсон бол ямар ч нэг боломжгүй шууд сэлбэнд явдаг гэдэг шиг ухаалаг уснууд үйлдвэрлэгчид бүгд одоо ижил системээр шилжээд ямар ч брендийн утас байсан тэрийг одоо юу гэдэг нэг үнийн зөрүү байхгүй болсон. Ялангуяа одоо урд турш бол маш олон төрлийн утаснууд гаргаад ирсэн. Ижлэхэн үнээр зардаг ч юм уу тий. Өмнө нь одоо тэр нөгөө саарал зах зээл яагаад байгаад байсан юм бэ гэхээр чи за яг нөгөө гар хүмүүнээс нэг 15.5% нөгөө татвар төлөөгүй хямд үнээр авчиж байгаа. За нэг 20% хямд үнээр авах болохоор 20% гэдэг чинь бас л тухайн их мөнгө шүү дээ. Сая төгрөгийн утас гэхэд би 800,000-аар авчиж чинь 200,000-аар бас хоолундаа зохицуулж идэг. Гэтэл одоо тэр нөгөө юу чинь гар утсан дээр яг ижлэхэн систем ороод ирсэн. Ижлэхэн фичрүүд ерөөсөө ялах хэмгүй болсон. Одоо дүрс гаднах байдлын хувьд ч гэсэн iPhone уу, Huawei уу, Samsung уу нэг хүн хараад ялахгүй. Бараг дотор нь орж нөгөө утасныхаа мэдээллийг олж ижил ялгаа шүү дээ. Тийм болохоор нөгөө тэр хүн TED-ээс авах уу, Mobicom уу, эсвэл Технозоноос авах уу гэдэг нэг тийм онцгийн үнийн зөрүүгүй болсон бас тэр юу явж байгаа юм шиг санагддаг. Өмнө нь бол яг нөгөө шилжилтийн үе байсан. За нэг хэсэг нэг юм featured phone гэж байсан тий. Тэнгүүд нэг хайлт смарт ч юм шиг. Яг ухаалаг бол биш 100% биш утас байсан. Тэр хоёрын хооронд ялгаа бас үнийн зөрүү байсан учраас саарл зах зээл маань илүү хөгжөөд исэн. Одоо бол нэг тийм одоо яг бүрэн бараг 100% юу болчлаа шүү дээ. Үнэхээр магадгүй энэ тренд ингээд зөв явж байгаа шалтгаан бас манай танах шиг юм байгууллага, танаа шиг байгууллага утсыг бас лизинг зээлээр өгдөг болц тээ. Оны нөгөө санхүүл дарамт учруулахгүй саавал ингээд өмнө бас хүмүүс шинэ утас авчиг гэж хэлсэн сэтгэлтэй байна. Тийм, хүмүүнээс авал шууд 100% одоо мөнгө төлөөд авах ч юм уу, тий карт уншуулах ч юм уу, ийм их асуудлууд байдаг бол манай яг аль биесний дистрибьюторууд бол аль болох таатах нөхцөлийг илүү нөгөө нэг тэр хүнд давуу байдал үүсгэх ч юм уу. Тэгэх юм бол нөгөө хүн чи эргээд бас би ингээд ийм одоо юу гэдэг дарамтгүйгээр утас авчиж байгаа юм чинь эндээс авах гэдэг чинь шал ойлголтын зөрүү үсээд явчихж байгаа юм. Тийм. Би дараагийн асуултаа юу тал дээр тамимаар юм. Одоо нийгмийн сэтгэл зүй тал руугаа гэх юм уу? Одоо яг хуу ганцхан халаасны хулгайг илтгэв одоо хүн болгоно л ярьж байна. Ялангуяа сошиалоор ороход дандаа сүр бөөмөндөл гэж ингээл тэ. Тэгэхээр ингээл хүмүүс амар депресстэй, ууртай, ажилгүй тэ. Тэгэл хулгай гэдэг нь баг ингээл өдөр тутмын норм болоод нөгөө талдаа тэр нь баг заримдаа зөвтгөх шалтгаанч болж байгаа байх шиг те хулгай хийсэн нь ингээд те амьдрахын ихээр гэдэг ч юм уу те тэгэхээр манай түрүүн цагдаа маань хэлжсэн Одоотар Ахмад хулгайч нарын одоо яг халаасны хулгай хөгжч нар дандаа юм эмзэг үлгийнхэн те насандаа хөгжлийн бэрхшээлтэй жирэмсэн гэдэг тэгэхээр нөгөө талдаа за яхад хулгайч юуг нь ойлгож байна л да тэгэхээр хүн одоо юу гэдэг за нэг залуу хүн хулгай хийлээ гэдээ яаж нэг тийм өрөвдөг ч юм уу санаан зовоо за энийг үлдээ чи даач гэдэг юм уу тиймэрхүү сэтгэл зүйн талаасаа ер нь ганцхан Монгол уштай хата тэгээ ерөнхийдөө нэг юм байдаг юм би тэр статистик нь хараад жоохон шокон дараа жоохон гомдол байна л да ямар өөдгүй юм би өөрөө нэг сүрсний бэрхшээлтэй гэдэг талаар аягүй сайн бараар ажил хийх гэдэг жоохон ойлгохгүй байна л да мэрэгжлийн хүний үүднээс юу гэхээр тэр одоо тарахмт хэлдгээр одоо хүмүүс ингээд юу гэдэг чинь өөрсдөө одоо юу гэдгийг алтан бус утас судалдаж яваад те энэ байдлыг өөгшүүлээд байна те сар зах зээлийг өөрсдөө өөгшүүлээд байна. Тэгээ болчихч гэж хэлэхээр болдоггүй юм л та. Тэгээ яагаад болохгүй юм болоо гэдэг нөхцөл байгаа шүү дээ. Тэр маань өөрөө хүн болгон тийм өсөн дэвжих сэтгэлгээтэй бид бүгдээрээ л мундаг бай, сайн бай те сайхан амьдрий, сайхан бай гэдэг сэтгэлгээтэй байгаад байдаг. Гэтэл надад бололцоонд баг байгаад байдаг. Бололцоонд баг байхад бид нар одоо юу гэдгийг өсөн дэвжих тийм зүйл хийх гэхээр хэрвээ надад хүмүүсүүдийн үнэтэй барьж байгаа утсыг боломжийн хэнд үнээр те надад байгаа мөнгөөр өгнө гэх юм бол буцахгүй ихэнх хүн яг тийм сэтгэлгээтэй байдаг. Аав гэж үздэг.
Бид нэг хятадуудын бөөнөр л муулаад байдаг шүү дээ. Дандаа хууль бараа яадаг. Үнэн дээр хятад улс өөрөө хууль бараа биш. Хятад улс асар том үйлдвэрлэгч орн байдаг учраас тэнцээ муугийн жижиг сайнын жижиг бид нар гүйж чинь мууг нь хөдөлж аваад майк хүртэрдэг. Тэнгүүтээ хятадын бараа хууль гэдэг. Үндэ тийм байхгүй шүү дээ. Ер нь бол тий. Яг түүнтэй ижилхэн бид нар өөрсдөө гүйж очиад хэрэгэлцээ ус авчдаг. Тэгээд дараа нь ингээд энийг шийдэж өгөөч. Энийг нэг зах зээлийн эдийн засгийн нэг тийм байдаг тийм хувь хүний хязгааргүй хүсэл хэрэгцээг хязгаартай нөөцөөр хангах зохицуулгыг л эдийн засгээр өгдөг тийм үндсэн зарчим нь тий. Тэгэхээр ийм зүйлтэй гашгих учраас бидний хязгааргүй өсөн дэвжээ энэ зүйлийг одоо юу гэдэг бусдаас дутхгүй бай гэдэг хэрэгцээг хууль дүрмээр хаана гэдэг бол их төвхтэй. Тэгэхээр ингээд чиглүүлж гэдэг ч юм уу тийм ингэж өгөх шаардлагатай болж таардаг. Тэгээ ингээд болцоо яг албан ёсны газраас авч болно. Гэтэл бэлэн хүрхгүй бол яах юм? Нөхцөл нь бүрдэхгүй бол яах вэ? Тэ? Тэгэхээр иймэрхүү нөхцлөд дундаа гарч ирээд энийг яаж шийдэх вэ? Айгу төвхтэй асуудал байдаг юм л да. Нөгөө тэгвэр хулгай хийж байгаа хүмүүсүүд ингээд юу гэх юм те. За энэ баян юм чи энэс л авчи. Тэ? Тэ? Энэ нь одоо ядарсан амтын, жирэмсэн амтын айл эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүн энэний авчрах хэцүү байх гэдэг ч юм те. Тийм юм бодох уу гэдэг хүмүүс асууад байдаг те. Сайлгсан тийм асуулт тавьчих. Хүн ажиллаа хийж байхдаа одоо зүгээр нэг тейлерээс очиад асууад үзэр те банкны тейлерээс гээд нэг юм ирэл за хүмүүнэ гэж те очлоо олохгүй суугаад ингээд удаагаад байдаг те үйлчлэгчийн хувьд бол үйлчлэгчтэй ч гэсэн залхаж хэлдэг байхгүй. Хэрвээ өөрөх нь нэмээ байсан бол залах болов. Тэр ингэ бодоод үзэрэй те өөрөх нь нэмээ байсан бол залахгүй үйлчлэгтэй байдаг. Тэгэхээр хүн яг ажиллаа бодохоор ихэвчлэн яг ажил руугаа сэтгэл гаргаад эхэлдэг. Тэгэх юм бол ажлыг илүү түргэн шуурга хийдэг. Хүн рүүгээ сэтгэл гаргаад ирэхээр ажил нь хоошоо тавигдаад хүн нь илүү наашааддаг. Бодоод эмоц гэхээсээ илүү бид нар аливаа нэг зүйлийг таргетлыг одоо нэг байга болгож үздэг. Тэр маань хэрвээ ажил байх юм бол ажил үр дүнтэй байна. Тэр маань хүн байх юм бол хүний илүү үр дүнтэй байдаг. Тэгэхээр юу гэж хэлэх гээд нэхээр бид нар ажлаа үр дүнтэй байлгахын тулд хүн ажил руугаа л анхаарал хандуулах хэрэгтэй болж таарад байдаг. Хүн рүү биш. Тэгэхээр бид нар ингээд за энэ чаваас юу юм бэ да ядарсан юм байна. Энээс авчгүй яг уг нь надад хэрэгтэй байгаад байдаг гэхэд энэ үйлдэл маань өөрөө эргэлзээтэй үйлдэл болгодог учраас хулгай хийж чадах байж та. Тэгэхээр эргэлзээгүй хулгай хийхийн тулд тухайн хүнийг хүн талаас нь биш ажил талаас нь бодоод эхэлдэг гэсэн. Энэ бол миний ажил. Тэгтээ уучлаарай юу яачих вэ? Нэг асуулт байна л да. Одоо юу гэдэг миний зүгээр ажилласнаар те хулгайч нар бол илүү нөгөө нэг өөр одоо юу гэдэг яг түрүүн хэлсэн шиг те нөгөө өөртөө тусламж үзүүлж чадахгүй хүмүүс ч гэдэг юм уу эсвэл одоо нөгөө араас нь одоо хөгшин хүн рүү ч ханддаг юм уу те эсвэл анхаарал нь сарнсан хүнийг илүү одоо яг нөгөө байгаа болгож олж бас хардаг юм шиг санагддаг. Ялангуяа олон нийтийн газар. Хөөх хүний нөгөө сонголт хийх дэс дараалал боломж гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр нэгдүгээр ажил гэж бодцохоор тэр үед бол огт сэтгэл хөдлөл гардаггүй гэдгийг ойлгоорой. Яагаад вэ гэхээр тийм ер нь харгас болно л гэсэн үг. Зөвхөн ажил руугаа л анхаарал хандуулж байгаа учраас тэр зүйл ерөөсөө авч хилцэгдэггүй болж таардаг. Хоёрдугаар сонголтын хувьд асууж шүү дээ. Яагаад тийм сонгоод байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр маш энгийн бид нар өөрт байгаа боломжит сонголтыг хийдэг. Жишээ нь ингээд яг хоёр ижил ус байлаа гэж бодоод ингээд хүний өөрт тавьлаа. За та энийг аваад угаарай гэдэг ингээд тавьчих. Хүмүүс алийг авдаг гэхээр хамгийн боломжтой өөртөө ойрыг авдаг байхгүй юу? Ер нь бол миний бодол, хувийн бодол зүгээр юу л да. Одоо дээр үед л да тий. Чингисийн үед шид юм уу? Хулгай байсан бол хуруугийг тасалж идэм үү тий. Тим юунууд одоо арай нэг мэдээж харгас байж магадгүй. Мэдээж бид нар нийгэмд амьдарч байгаа. Энэргүй нийгэмд амьдарч байгаа. Хүний төлөө ингээд лавла олон юмнууд байдаг л да. Хүний эрхийн асуудалгаа явдаг. Энэ тал дээр жоохон хуйлаа чангатгаад дээрэс нь хүүхэд гэдэг асуудал байдаг тийм 14-өөс доош насны хүүхэд ямар нэгэн гэмт хэрэгт одоо холбогдвол эцэг их нь хариулах үнэ. Тэгэхээр миний ажилласнаар бол ер нь гар хулгай халаасны хулгай юм уу гадуур одоо явж байгаа хулгай хөвчлэн нөгөө хүүхдүүдээр хийлэгдэх юм шиг санагддаг л да. Цаана нөгөө том гарууд нэхгүүлээ удирдаа сууж яадаг. Эргээд нөгөө түүхэн хүүхэд баригдлаа гэхэд энэ ч нөгөө хүүхэд учраас ямар нэгэн одоо шийдэл авахгүй ч юм уу тийм ийм ч тохиолдол бас байдаг юм болов гэж би эргүүний боддtiin. Тэгээ энийгээ жоохон чангалаад тодорхой хэмжээнд бас нэг хариуцлага хүлээдэг хүүхд ч гэсэн тэр чинь хүн шттэ. Нас нь бага ч гэсэн энэ хумсартай хумсаргүй үлж ийн гэдэг талаасаа биш жоохон ингэж үзвэл бас хуулийг чангадах боломжууд нь ирвэд юм л да. Хулгай гэмтэргийг авч үзэх юм бол бусад гэмтэрхээс арай өөр л дээ. Дээрмийн гэмтэрэг бол шөнөөр явж байгаа нэг хүнийг дэмжиж хөлтөд бол хулгай гэмтэрэг бас өөрөө бас нэг тийм нэг бас нэг мэрэгчлэг үү те. Үнийг яаж яг тухайн дагаалын сануулгав яаж явах гэдгээс их хамаардаг юм шиг байна. Үзээд ирэх. Тэгээ сүүлийн үеийн хулгай гэмтэрэг бол бүгд зохион байгуулалттай бүлгээр үлддэг болсон.
Өнөөдөр хамт явж байгаа автобус руу ороход нэг нь шалтгаан нөгөөх нь авдаг нэг нь дамжуулдаг тий. Тэгээ нөгөө нэг хахаад бүр цаатлын өмнө тэрийг зааж борлуулдаг гэх яваад ирдэг. Тэр энэ гимтрийг илрүүлэхэд маш төвхтэй. Харахад амархан юм шиг мөртлөө яг гимтрийг илрүүлэхэд төвхтэй хэрэг байдаг. Тэгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулаад ингээд эцсийн шатанда прокурор шүүхрүүд дамж явахаар нэг л хүн л ялгаад байдаг байхгүй. Яг тэр чигээр зохион байгуулалт гаргаж үзэхгүй шүү дээ. Тийм. Нөгөөдөл хийхгүй байх тохиолдол байна тийм. Чигээр процессыг маш тийм. Өчигдөр би бас яг нөгөө энэ сэдвээр ярилцсан гэдэг нь бас нэг мэдээ уншаад ч юм ингээд нөгөө статистик харахад цагдаагийн байгууллагын яг нөгөө одоо юу гэдэг Улаанбаатар хотын хэмжээнд ч гэдэг юм улсын хэмжээнд нөгөө нэг яг тэр халаасны хулгайч ингээ бүртгэлтэй байдаг гэсэн тийм юу харсан л да. Тэгэхээр тэр хүмүүсийг одоо эргээ шалгах ч юм уу ингээ тэднэртэй хамтарч ажиллах тийм кейсүүд байт юм бэл. Цагдаагийн байгууллага бол хулгайчтай хамтарч ажиллахгүй шүү дээ. Тэдэртэй тэмцэж байгаа байгууллага чинь. Тэр хар бараан зүйлийг нийгмийн цагаан зүйлээс тусгаарлаж байгаа хүмүүс шүү дээ. Ингээрэгдээ бид нар чинь хамгаалах гэдэг. Гэтэ нийслэл хотын хэмжээ 450-аад сэжигтэйд байна гэсэн судалгаа гарч байна. Яг гар утсаар мэрсэн. Тэгээд халаасны гар утсны дахин яа шийтгэл идэлцэн тий. Түнгүүтээ тэр эдгээр чинь бас дотроо ингээд бүлэг зохион байгуулалтаа байгаа нэг 40-50-аад бүлэг гараад ирдээ. Сая нийслэлийн хэмжээнд нэг бүх сэжигтэйдийн судалгааг халаасны улаан гэмтэртэй эзэглэсэн. Тэгээд дүүргээс аваад тэргээ Google Earth програмд оруулж өгсөн байгаа. Координатаар зоогоо бүх юмыг байршлаад бүлэг зохион байгуулалт явдаг маршрутаа нь оруулаад өгсөн байна. Тэрийг одоо ингээд нийслэх хотын хэмжээнд ArcChase гэдэг програм зохион байгуулж байгаа. Энэ болохоор гэмтрийг үүддэг сэжигтэй этгээдүүд тэр гэр бүлийн хүчирхийлэл үүддэг этгээд дуудлага мэдээлэл өгсөн бүх юм гэдэг яг програм дээр орж ирэх юм аа. Тэгэх юм бол бусад одоо халаасны улаан гэмтртэй тэмцэх хилцээ алба багш нар халаасны улаанч нар таниад нь шүү дээ. Тэгүүлдэхгүй бол бусад дүүргийн цагдаагийн алба багш нар бас энэ үнийг таниа. Энэ хүн бас мэддэг баяа гэдэг үгнээс бидний ихний ээлжинд Google Earth програм дээр 450 сэжигтэй тэгээд бүлгүүтээ бүх дүүргийн цагдаа хэлцүүд өгсөн байна. Наач ч том ажиллаж байна. Одоо ажилд ороод эхэлсэн энэ програм. Одоо энэ хэд удахгүй ашиглалтанд орох юм. Одоо нэг сар 2 сарын дараа орж байгаа. Тэгээд бүх юмуд нь бид нар судалгаа юмудаа цаашаа хөгжиж байгаа. Ингээд ерөөдөө байнгын шинжилгээтэй баяжтай гэдэг явах юм. Тэр маш их өгдөг шүү дээ. Бас нэг юм бэл smart device гэмээр ингээд уулна сайт ажиллагаанд орно гэд баг 2 жилийн өмнө л би нэг үзээд бүртгүүлсэн байсан юм байна лээ. Тухайн үед мартцсан. Тэгээ өчигдөр дахиад нөгөө хайгаад ингээд дахиад бүртгүүлсэн чинь таны энэ имэйл хаяг бүртгэлтэй байна гэдэг. Тэгээ нууц угаас сэргээгээд орё. Би бас имэйгээр бүртгүүлчихвэл эргээд нөгөө цагдаа алдсан нөхцөл миний мэдээлэл санд орчих нь шүү дээ. Гэтэл тэр сайт бас яг бүрэн ажиллах байгаа юм шиг санагдсан. Одоо тэрийг бид нар сая ингээд ярилцаад бүх өөр холбооны операторууд тэр юм дээр хахад шинжилгээ хийгээд хуулийн дээр тэгээ хахад хууль зүйн амар өргөн мэдүүлээд ингэж явж байгаа. Тэгвэл smart device бас энэ ондоо багтаагаад ажилтнаа орох юм. Тийм тэр айгуу хэрвээ тэр олох юм бол бас нэлээд зөвхөн гар утас биш лаптоп одоо нөгөө смарт ухаалаг девайсууд орчиж байгаа юм байлээ. Зурагтаа ч гэсэн бүртгүүлж болох юм болно шүү дээ. Тийм. Илүү төвлөрөх нь өөр холбоотой л болж таарах гэдэг юм л да. Харилцагчд нөгөө хэрэглэгч утсаа олгоод алдлаа смарт девайс дээр бүртгүүллээ. Тэнгүүд яхаа зүгээр харилцагч магадгүй цагдаа дөрвөл гомдол гаргаж прокурорд амжих шаардлагагүйгээр үнэхээр би алдсан гэж бүртгүүлчих юм бол цаана нөгөө смарт девайс ажиллаад дүүр холбооны операторууд дээр нөгөө шүүлтийг нь хийгээд энэ утсан дээр ингэж олдлоо та цагдаагийн байгууллагад дөрвөл гомдол гаргаарай гэх юм энэ процессэндээ миний утас ийм сим карт орсон байна. Тэгээд яриа л илүү хурдан бослоо. Тийм. Хуцаагаар богиносгох юм шүү дээ. Яг өгөнлөө орж ирэхэд түрүүний нөгөө хууль чангалтах гэж болохгүй гэсэн асуулт шүү дээ. Их удаан бодсон. Тэгээд өмнөх засаглалын үеүүдийн гэдэг ч юм уу те. Одоогийн засаглалын үед ингээд ялгаанууд ингээд аягүй хараад үзээд исэн чинь энэ нэг юм чигээр төвхтэй юм байл л дээ. Одоо юу гэх энэчээс дэлгүүрээс талхуулсан хүн нэлээд урт хугацааны ял авч байгаа. Энд улсаас шавьжуулсан хүн одоо юу гэх юм те ялуу гараад ирэх ч юм уу те. Энэ маань өөрөө ингээд яг хуулийн зохион байгуулалтыг харахаар аягүй итгэх ингээд болгочаад байгаа байхгүй юу? Нөгөө улаанцсан бас төсчөөгөө гэсэн мэт итгэх болж байгаа. Хуулийн цорхоо байна гэсэн үг шүү дээ. Тэр цорхоонуудаар дамжаад гарч иж байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр нэгэн л хуулийн цорхоо байгаа юм чинь хэрвээ хатуу хууль зохиож гэж байна те. Гарын ингээд бэт зохиож те. Тэгэхэд тэр хуулийн цорхоогоо гэмгүй хүмүүс үжигсэн гүтгэх магадлал аягүй өндөр байна гэдэг нөхцөл араас гарч ирсэн байхгүй юу? Ер нь цаазын ялтай ажиллах юм ба шүү дээ. Аягүй өндөр болж байна те. Тэгэх юм бол яах юм?
Одоо хин нэгэн өсвөрсөн боломжтой тий хуулийн өндөр мэдлэгтэй хүн хин нэгэн тийм үйлдэл хийх боломжийг өндөр болоод эхлэх юм байна гэдэг зүйл араас нь гарч ирсэн учраас бас шууд цаазъял гэдэг ч юм уу тий шууд нэлээд харгасаар шийдэх юм төвхтэй байна гэдэг зүйлээр бас очиж ирсэн хөргөн зүйлс. Бас нэг сая хэдүүлээ ярьлаа шүү дээ. Одоо юу гэж смарт утасны одоо юу гэж бид нар энэ ч нэг үйл ажиллагааныхаа талаар яриад байна тий. Одоо юу гэж энэ процесс яаж хулгайлагдаад яаж явагдаад байгаа. Бид нар альва юмыг ингээд шууд зогсооход маяг тасан зогсооход зогсдоггүй юм байл л тий. Ер нь бол тэгэхээр ингээд заавал ингээд тэнцвэртэй таардаг. Ерөнхийдөө асах хүчтэй тэнцвэртэй таардаг. Ямар нөхцөл зогсдог вэ гэхээр ингээд одоо онгоцыг ч юм уу машиныг ч юм уу тий. Одоо нэг ослын болт хийж онгоцноо тий. Тэгэхэд дандаа хурц харуулж замтан тавьж өгдөг гэдэг ч юм уу тий. Тэгсээр ослын болтыг хийж өгдөг. Шууд зогсчих юм бол ингээд сүнчгэнэ шүү дээ. Яг түүнтэй ижилхэн энэ процессыг шууд зогсоно гэх юм бол айгуу том асуудал үүсгэн л тий. Тэгэхээр нэг хурц харуулах айгуу олон зүйлсүүдийг замд нь байлгах хэрэгтэй байна. Тэр хурц харуулах зүйлсүүд гэхээр юу гэхээр одоо хүн өөрөө айгуу тийм өндөр зохион байгуулалттай тий. Сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэдэг чинь тий. Мэдээж ингээд техник технологийн хувьд тий ингээд өндөр хүчин чадалтай боломжтой зүйлсүүдийг ашиглана гэдэг ч юм уу тий. Өөр юу гэдэг чинь ингээд явхад амар төвхтэй ингээд борсон донд явж байгаа юм шиг юм төвхтэй болгоо гэж юм энэ үйл хийх гэх нь хайрцангуй багасах юм болоо тэр талаас нь хэдүүлээ тий. Ингээд харилцаа ярилцууд илүү үрдүнтэй байх болов гэж юм. Тийм. Тэрэн дээр болохоор миний санаа бас яг үүдэж адилхан. Мэдээж нэгдүгээр тухайн хүний зохион байгуулалт тэр хулгайч нарыг өгшүүлэхгүй байх хэвээр. Хоёрдугаар за мэдээж өөрийгөө хамгаал, утсаа хамгаалъя тийм. Бүх одоо бүртгүүлэх системд бүртгүүлээд өөрийнхөө мэдээллийг одоо хадгалж байнга бэкап хийж хадгалж эргээд нөгөө тааллахад устгах тийм. Хин нэгний золиос болох ёсгүй шүү дээ. Одоо нөгөө ялангуяа сошиал ертөнцийн хөгжсөн утсан дээр хувийн баахан зураг явж идэг. Тэрийг нь одоо янз бүрээр ашиглаад нэг төрлийн утаах ч юм уу иймэрдүү асуудал бас манад одоо яг байдаг юм уу би ясаа мэдгүй. Гадны орнууд бол зөндөө кейсүүд байдаг л да. Алдартай хүмүүс ингээл янз бүр болдог тийм. Асуулт бас асуумаар байхгүй. Уцаалтлаа гэж бодъё. Би уцаалтлаа гэж бодъё. Тэгээ цагдаа байгуулалт мэдэгдэн тийм. Цагдаа байгуулалт мэдэгдэнгүүт миний одоо email кодер ч юм уу тийм шууд бүртгээд одоо тэр чинь ингээд таны зэрэг дор ингээд устгах чааш шүү дээ тийм. Тэгж устгахаас өмнө одоо юу гэдэг чинь дор ингээд сүлжээнд холбогдонгууд нь барьж авах локейшны тодорхойлолттой байршлын тодорхойлолт. Тиймэрхүү үйл ажиллагаа явуулж болдоггүй юм болов айсууд явуулах юм мэддэг хүн болов тэр өөр асар их тийм хөрөнгө шаарц асуудал юм шиг байлаа. Яг халаасны уулга гэдэг дээр бол ингээд халаас ус хөнгөн дээр үзэж байгаа. Өдөр тутамд хэмжээний гарч байгаа. Яг энэ дээр бол тэр локейшн эднийг тодорхойлох бол асар их хэцүү. Харин цагдаагийн байгууллагаас тийм асуудлууд ерөөсөө хүн амны гэмт хэрэг үлдэгдсэн. Тэн дээрээс сэтгчдийн эвийн сурвалж олдогдох чиглэлээр үүрэг холбоотой хамтраад тэр локейшныг бол авч байгаа. Тэгэхээр яг бүсүүд ингээд халаасны уулга харгуулганд яг тэрийг ажиллуулад байвал санхүү бүрнийгээс өгдөг юм биш өндөртэй байна шүү дээ. Яг нөгөө талаас ингэж нөгөө одоо нөгөө төвчлөлт технологи зөндөө гарсан шүү дээ. Бүхэл одоо утаснууд дээр өөрийнхөө утасны байршлыг өөр девайсаас хандаад find my phone гэдэг ингэж байж байгаа шүү дээ. Тэгэхээр угаасаа халаасны хулгайн гэмт хэрэгтнүүд бол утсыг хамгийн түрүүнд тулгайлаад хуучин болоо зарим нэг нь мэдлэггүй мэдээлгүйгээс шалтгаалаад одоо үнэхээр утсанд өгжээгүй байх юм бол гар утсаар нь яриад баригдчихдаг ч юм уу иймэрхүү асуудал байсан шүү дээ. Одоо бол тийм байхгүй шууд унтраадаг болцсон. Яг харилцагч нар нөгөө гар утас хэрэглэгч нар хэдийн нөгөө мэдлэг мэдээлэлтэй байгаад дата насалттай тохиолдолд өөрөө девайсаар энтерж ороод нөгөөдгийнхөө локейшнийг олгоод алдсан утасныхаа байрлалыг ер нь бол ингээ харчиж байгаа. Тэгээ нөгөөдх дээрээ дахиад нөгөө аларм хийгээд тохиол ингээд асаачиж байгаа. Дахиад ингээд мессеж үлдээж байгаа нөгөө уссан нөхөрдтэй тий наач систем миний бараг бүх амьдрал байгаа юм байна. Тэглээгээд энийг үл яагаад хийж чадахгүй байхгүй. Жишээ магадгүй нэг локейшн асаачаал би ингээд энэ локейшн хараад ингээл яваад шүү дээ. Тэнгүүл зөвхөн нөгөө TD дээр л ингээд заагаад идэг. Тэр TD дээр байгаа ингээд тэр хоос насаалт тавилах гэдэг хэдэн мянган хүн байгаа юм бэ өдөрт баг байдаг те. Тэр болгон дээр чи миний утас мөн үгүй ингээд явна гэдэг ойлголт байхгүй шүү. Тэгээ энэ дээр яг нэмээд 3 дахь гаргалгаад юу гэхээр яг нөгөө түрүүн цагдаагийн байгууллага гэдгийг тэр хувь хүмүүс одоо өөр оператор байж болно. Хувийн одоо гар утас зарж байгаа компаниуд те Монголд үйл ажиллагаа явуулж байгаа статистик байгаа шүү дээ. TD дээр сууж байгаа, Монтел дээр сууж байгаа хувь хүмүүс бүгд өөрсдийн одоо хуваараа татвар төлөх ч юм уу бүртгэлтэй байгаа л тэр хүмүүстэй бас ингээм хамтарч ажиллаад альва тий одоо засварын төвч ялгаагүй альва ямар нэгэн хүн орж ирээд хямдхан утас санал болгодог ч юм уу тий эсвэл энийг сэлбэгэнд хэдэн төгрөг авах уу гэхэд тэр хүн шууд одоо юу гэдэг цагдаагийн байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу тий шалгадаг ч юм уу эсвэл шууд одоо мэдээлэл тийшээ өгдөг ч юм иймэрхүү байдлаар бас хамтарч ажиллах нөгөө түрүүн хэлсэн тэр бургаснууд нөгөө хулгай их тэр боломжуудыг ингээд цөөлөөд нь штэ тий арга барил тэнгууд ашиггүй болгоод тий нөгөө заа боли тий хулгайсаас арай өөр төрлийн гэмдэр гэдэг чинь
эсэд болиё гэдэг ч юм тэр сэтлийг бас төгөөлөхөд энэ талаас бас гаргалгаа байвал урд нь болохоор ингээд халаасны улаагаас хүмүүс уцаа алдаа. Ямар нэгэн байдлаар хүмүүс гинтэг туцаа ч юм уу ямар нэгэн байдлаар алдчихад олохгүй байх магадлал маш өндөртэй байсан. Тэгээд цагдаагийн байгууллага нийслэлийн цагдааг өдөртөх газар сангаад бүглэн технологитой хамтраад ламбардныхыг бол ингээд бид нэр бүх юмнуудыг онлайн руу захин болгоцсон. Тэгсэн чинь гимт хэрэгийн бид ламбард ингээд нийтдээ барьчлаа шүү дээ. Ингээд бүх орж ирж байгаа хүмүүдийг ламбардаар орж гарч. Тэнгүүт нөгөөд чинь хууль бүсэм рүү орж эхэлчихээд одоо гар утас жишээ. Тэгээд тэгээд бид нар бол TED-ийн тэр хүмүүсийг хямдхан хугацаа орж ирэхэд ингээд хүмүүс хувь хүн зарж иж байж болно ш бид тэр хүмүүс мэдхгүй учраас та нарыг нэг авахгүй гэж бид нар бас хэлж болохгүй. Тийм учраас бид нар тэр хүмүүстэй одоо ирэхэд одоо дараагаар тэгээд өдөрлгүүд уулзаад та нар ингээд ийм хүмүүс орж ирэх юм бол ингээд албан ёсны иргэний үнэлгийн захин үнэлэх юм шүү дээ. Авч ийна. Дараад нэг цагдаагийн байгууллага энэ хүн хулгаад яг энэ хүнд алдсан өгсөн гэх юм бол дараа тэр бүхэн ботлогонд таагаад шүү дээ. Яг зэрэг тэдний өдөр байна. Ингээд энэ зураг нь энэ байна. Тэгэх юм бол дараа нэг яаж хардлах сэтлэг байхгүй тийм. Тэгээд дээрэс нэг хулгай халаасны хулгай гэдэг хүмүүс зарим хүмүүс буруу ойлгоод идэх иргэд. Өнөөдөр би ингээ уцаа авч явж байгаа таксинд явж байгаа мартчихад сэнгэлээд үлдээчихсэн байхгүй. Эсвэл хажуудалдаа тавьчих буугаа явдаг хүмүүс. Тэмүүтээ цагдаа юм бол би ингээ халаас нь гар уцаа алдчихлаа. Таксинд мартчихлаа үгүй. Та наач таксинд ингээ наач их чи ингээ юу юм хаа. Хулгай халаас нь алдаагүй ш. Та өөрөө гээцэн байна. Тэнгүүт энэ үнийг ахаад нэг хүн таксинд орж ирэхэд авчижаа ш. Аваад өөдөө ямар гоё утсан. Яг нэг хүмүүс шууд сим карт игээд яриад ингээ ярьж байгаа. 2-3 сарын дараа нэмик код яваад сим картанд тохироод хүмүүс дуудаад ирдэг. Юу яриад байгаа би нэг олсон шүү дээ. Яагаар би олсон юм яахаар үгдээ. Олсон үний олц хайсан үний гац гэдэг. Хүмүүс тэгээд энэ ч өөрөө хуулийн дээр хууль зүйл ангитай байгаа шүү дээ. Эргүүл 17-гийн 5 алдаатайг өгдөд гүйлгээ андуур зээлгийн гэгдлийг төрөгийн шамшигдүүлэх гэж зүйл ангитай. Ямар торгуул авах вэ? Энэ л мөнгөнд торгуул авч байгаа юм. Сүүлд нэг 19 онд нэг интернет орчин сошиал орчинд охин яриадсан юм. Хаанбакны интернет ATM дээр чи мөнгө авахсан чи удаас мөнгө гараад ирсэн гэдэг. Тэгэхээр нөгөө 500 мянгаар аваад үрдсэн гэж байгаа байхгүй. Найстан үлээ. Тэгсэн чи дараа нь цагдаа сэргийлэх болоод гэгдлийн дөрөнгө авсан гэдэг сүүлд нь шүүхөр ороод ялтайг гараад ирсэн юм. Ярьж байна. Тэгэхээр хүмүүс өөрсдөө хуулиар мэдгүй хүмүүс болоод гэмт хэргийн сэжигтэн болох тохиол байна. Нэг удаалж шүүхөр орсон тохиол таны тэр гэмт хэргийн сэжигтэн гэдэг нэр байнга л цагдаагийн сандыг бүртгэлтэй шүү дээ. Энэ урд нь ирүүл 17-гийн 5-аар цагдаа шалгаж ийсэн байна гэх. Санаандгүй тийм үйлдэл санаандгүй үйлдэл хийсэн ч гэсэн орчтой юм тий. Хар чагсаалтанд орохоос гадна бүтгэл мэдээлэл үүсгэж байгаа юм байна. Яс шийтгэлийн лавлгаа моглаа гэж хүмүүс ингээр гэж байна. Америкийн визэнд орчихдог шүү дээ. Тэгэхээр хүмүүс өөрсдөө бас ингээд хэрвээ тийм гэгдлийн төрөнг олсон тохиол хамгийн ойрхон цагдаагийн байгууллага 100% дуурал уцтаад би ийм утас оллоо. Эсвэл ийм зүйлийг олсон байна. Одоо хаана хандах вэ гэдэг талаасаа шууд хараад өргөх цагдаа хэлсэн өөрт мэдгэсэн зүйл. Яг үүн дээр дөрүүлээд миний нөгөө бас нэг дөрөвт гаргалгаа нь юу вэ гэхээр нийгэм рүү чиглэсэн бас нэг юм нийгмийн сурчлагаа гэж ярьдаг да тий. Одоо илүү нөгөө нөлөөллийн нөлөөлчтэй юм тий. Хөө тий ёс зүг хүүхдүүд биднийг харж усж байгаа тий. Энд чинь ингээл нөгөө мэдээж нөгөө үе үерэл байгаа ахaltaа одоо ингээм тэр хийж байгаа хүмүүс. Тэгэхээр нөгөө аль багаас нь тэр нөгөө юу хүний юм олсон бол эзэнд нь өгөх юм уу эсвэл буцааж өгөх энэ бол сайн үйл гэдэг энэ тал руу урайлсан бас нэг тийм нийгмийн сурч юунууд нөлөөллийн аянгууд явуулаас үр дүнтэй байж магадгүй гэсэн бас бодол төрж байна. Манайх бол ингээд эргээд нөгөө түрүү хэллээ шүү дээ хүмүүс нөгөө хуулиа мэддэг учраас ингээд золиос олчтой тий гэмтрийн золиос болдог ч юм уу тэр талаас нь бас ингээд ухуулах хийж та хүний юм олоод өөртөө хувьдаа завшуул ийм одоо ял үүснэ энээс гараад таны одоо амьдрал цаашдаа ийм болно шиг тийм үү энэ тал дээр жоохон миний бодлоор Монгол Улсын хууль юу гэдэг нэгдсэн систем одоо яг нэг бүртгэл одоо л орж эхэлж байгаа болов гэж би боддtiin яг регистр одоо хөгжингөө орнууд бол регистрийн дугаараа хэллээ би банкнд очлог та урд нь ийм гэмт хэрэгүүлжсэн байна эсвэл ийм зээлийн юутай одоо муу зээлийн юутай танд үйлчлэхгүй гэдэг ч юм тэр хүн бүх нөгөө нийгмийн үйлчлэгнүүд хаагдаад эхэлдэг болохоор нөгөө хүн аль болох автоматар зөв одоо иргэн болж төлөвшиж гэдэг юм уу те зөв зохистой явъя гэдэг тэр нөгөө нэг механизмуудыг нь бас төрөөс ингэж зохицуулж өгвөл бас үгдэнтэй байж магадгүй юм уу тий улс төрийн тий бас яг дээшээгээ одоо явчихлаа л да нөгөө талаас тавтах нь юухээр мэдээж нөгөө камержуулалт гэж дээ одоо автобуснууд бол харьцангуй камержуулалт бол бас ажиллаж байгаа тэрийг шүүгээд олдог ч юм уу юм боломжууд нэгдсэн олон нийтийн одоо хаалттай орчин ресторан бар тий кафе кофе шоп бүгд камерт болохоор бас мартаа явуулаа гэхэд тэрийг олох боломжууд нь байдаг тий тань сугуучтай хэлчихэ тий яг ингээд камер гэдэг их хэцүү байдаг. Хүмүүс чинь яг хувь хүн би одоо бизнесмен хүн тийм
нэг хувийн юм ажиллуулаад чи камер жуулах хэрэгтэй болчлоо. Камер асар хүндрэг үнэтэй. Нэгтаршаа сайтай байх тусмаа тэр чинь үнэтэй байд юм шүү дээ. Тэгвэл манайх нэг муу юм тавьчихдаг. Камертай. Тэгээ дээрэс нэг бичлэг хийж явах хэрэгтэй шүү дээ. Тэгээ бичлэг нэг 7 хоног моног чи хамтдаа сар хугацаа тий. Тэгээ аж ахуй нэгж байгууллага өөр өчнийхөө 50 м газрыг харах камер стандарт зүүн хэмжлэлийн газраас баталсан камерыг байршуулах хэрэгтэй гэдэг. Тэгэх хэрэгтэй байтал манайх ингээд хөрөнгө мөнгөндөө ягаад муу камер тавьсанаас болоод дахиад тэр гэмт хэргийг илрүүлэхэд удаашрал үүсчихдэг. Тэн дээр ихэд одоо хүмүүстээ уриалхаа тий. Тэр камерчуултаа ингээд нагтарч цаасаа тийм камер тавих юм бол дараагийнхаа асуулт бид нэр ингээд арай илүү хурдан шийдчих юм аа. Тийм юмнаас бити мөнгө харуулж өөрсдөө хамаас тий. Би ахмадаас нэг асуулт асуумаар байна. Бас дахиад нуусгүй шээ. Өөрөө сая дурдлаа шүү дээ. Ер нь бүртгэлтэй тэм сэжиг бүхий Улаанбаатар 400 гаруй иргэн байдаг юм чинь шүү дээ тий. Тэдний нөгөө би нөгөө хулгайчийг танил мэдэх гэдэг юм да. Дундаж нас юм стереотип гэж ярьдэн шүү дээ. Ямар төрлийн ер нь эмэгтэй эрэгтэй хүмүүс байгаад байна. Тэгээд эргээд нөгөө нэг тийм хүмүүсийг яаж тэр одоо зуршлаас нь одоо баг ажилгаа ботцсон тийм тэрнээс салахын тулд хэдүүлээ энэ нэвтрүүлгээрээ дамжуулаад цагдаагийн байгууллага сэтгэл зүйчин одоо тийм энэ худалдааны байгууллага компаниуд нь юу гэж одоо уриалж хамтдаа ямар сая нэгтэй хэлжтэй нөлөөллийн ажил гэж чухал юм байна гэдэг шиг хэдүүлээ нэг шийдэл тал руугаа явал. Гэтэ эхлээд ямар нөхдөд байна? Тэр мэдээлэл хийж болох юм тийм болно. Тэгээд тэн дээр бол яг нас заагаадах юм байна. 18-аас 25, 30, 40, 50, 60 янз бүр янз бүр өгшин эрэгтэйч байна, эрэгтэйч байна. Тэрийг бол яг эрэгтэйчүүд нь голцож идэв, эмэгтэйчүүд нь голцож идэв гэсэн тийм бол байхгүй. За тэгээд яг гадаг дүрх байдлаар навцх юм бол одоо хулгайч нар ч бүр гангаан нөхцөл хүмүүс өндөө болчихно чинь офсер явж өгдөг хулгайч байна, ихтлгүүрээр явдаг хулгайч байна, тэгээд зэрэглэл төр ч бас өөр наран туулзахаар явдаг, автобусанд явдаг. Тэгвэл бид нэр яг гадна төрхөөр хараад мэдэх боломж байхгүй. Яг бидний дагнасаа өөрсдийн манай хилцээ бол яг өөртөө хараад таниад байдаг. За нэг ингээд хулгай хийх гээд байна да. Тэгээ бусад хүмүүс бол мэдгүй ш тэр чинь яаж байгаа нэг ганган яваад тэр бол мэдэх боломжгүй. Яг одоо иргэдэд чигээс нөлөөлөл айн яагаад явуулж байгаа юм бэ гэдэг чинь шүү дээ. Манайхыг иргэдэд чиглэсэн нөлөөлөл айныг одоо явуулж эхлэж байгаа. Сошиал орчинд энэ байна уу гэдэг арга хэмжээ эхлэж байгаа. Энэ дээр болохоор урлаг соёлын хүмүүс болон хийсийг ашиглах гэдэг. Тэгээд дээрс автобусны буудал, автобусны одоо компаниуд байна шүү дээ. Тэднэртэй бүгдэнтэй хамтраад ирэхэд нөлөөлөл аян явуулж эхлэж байгаа. Тийм. Урд нь бол энэ автобуснууд ч ямарч камергүй байсан. Одоо энэ бүх автобус камерт болсон. Ердөө камерт болсон. Мэддэг юм шиг. Энд түрүүн хэлчихсэн шүү дээ. Саар зах зээл яагаад үүсээд байна те? Яагаад шалтгаахгүй байна гэдэг ч юм. Энд дээр ямар нэгэн байдлаар хэргийн бүртгэлд оролцсон байдаг ч юм аа. Эсвэл ажил хөдөлгөөний нөхцөл байдаг. Одоо боловсролын нөхцлөөс байдаг ч юм. Аюул олон зүйлсээс нэг нь шилжиж байгаа хүмүүсүүд байдаг. Тийм. Тэр хүмүүсүүд чинь нийлээд ч юм уу. Тэр орчинд боломжтой зүйлсүүдийг л юм болоо гэсэн нэг тийм масс нь цаар зах зээлийн масс нь тийм хүмүүсүүд бүрдүүлээд байгаа болоо гэх юм төсөл гарч ирээд байдаг. Тэгэхээр жоохон муугаар хэлэхэд бол цаар зах зээл хязгаарч устдахгүй байсаар байх бол. Тэр бол аль ч нийгэмд аль ч улсад би нэг өчлөө юм дуусгачих. За тэгээ. Би өөрөө ингээд хувь судалгаатай үзлээ. Яг үндэ бас тэг Монгол улс юм чи Монгол хүн хууль мэддэг байх хэрэгтэй шүү дээ. Тэгээд уншиж үзлээ. Зузаан эрүүгийн иргэнэ гэдэг те. Тэгээд жоохон уншаад нойр үрээд унтаадсан байхгүй юу? Ерөөсөө удаан яаж чаддаггүй. Тэгээд яагаад ийм төвхтэй хэлэхээр төвхтэй байдлаар хийд юм болоо гэхээр ингээд аль ч өнцгөөсөө яг одоо үгүй юм олон тийм салаа утгахгүй нэг л утгатай байхыг ирмэлцсэн байдаг учраас ингээд тийм айгу төвхтэй хэлэхээр ингээд явчих тийм байл та. Тэр чинь нэг амьдрал дээр ингээд ашиглагддаг зүйлсүүд баг биш ууч тарагддаг ярианы хэлэх юм. Тэгэхээр ингээд шууд хийчихлээ төвхтэй юм байлээ. Тэгээд одоо хүмүүсүүд арт өмнөд хуулиас орчлаач гэхээр яг тийм хуулийг маа гэж өгчдөг. Надад ингээд хоёр мөр уншихгүй дээ. Тэгээд ингээд цац боли өөр юм ингээд тийм ингээд явчихдаг. Тэгэхээр аль аль нь төвхтэй юм байлээ л дээ. Цагдаа байгуулагч гэсэн шууд тийм өсөвчлээд яг төвхтэй. Тэгэхээр зүгээр сая ярьж байхад тийм санаа бодлоо л да төрлөө л да. Тэрний юу гэхээр юм хуулийг агуулгаар нь тайлбарладаг юм байдаг юм. Ер нь тэгж болдгоо юм. Ерөнхийдөө магадгүй техник хэлэн биш тийм. Хүүхэлдээ одоо анимашнэр гэж юм анимашнэр гэж юм тийм. Контент дээр ингээд агуулгаар тайлбарчдаг. Агуулга нэгэнд ойлгосон бол хуулийн дээр чинь нэг тийм агуулгатай юу байдаг да нэг тэр бүлэгт ингээ хайгаад бол орчдөг тийм. Иймэрхүү систем байвал яадаг юм болоо
гэж сая бодлоо тийм. Сүүлийн жилүүдэд бол яг цагдаагийн буудал нөлөөлөлтэй аянууд гэж тийм явж байгаа шүү дээ. Байна уу байна. Ятгах тусам ягтал. Тэгээд нэг хором тийм. Яарад яах вэ? Үүсэн байх юм ойлгож байгаа. Тэр юмас л одоо яг хуулиар нь биш тийм. Хүмүүс яг тэрийг утгачихсан байдлаар тайлбарж өгөх хүмүүс ойлгосон гэж би ойлгож байгаа ихэд байна. Тэгээ яг гоо бид нар нөгөө саарал зах зээл гээл тэгэнгүүт одоо энэ дээр чинь яг бид нар бол би бол хувьдаа саарал зах зээлийг юу гэж ойлгож байгаа гэхээр тэн дээр бол маш олон бизнес эрхлэгч нар маш олон одоо аж амьдрал ахуйгаа авж байгаа хуваарь бизнес эрхлэгч иргэдэж байгаа аж ахуйн гэж байгууллагууд ч байгаа. Одоо юу гэдгийг Солонгосоос уучруулж оруулж ирээд зардаг, Америкаас уучруулж оруулж ирээд зардаг мардаг. Тэгэхээр яагаад бид нар саарал зах зээлийг бууруулах ёстой юм бэ гэж те эргээд энэ өөрөө халаасны хулгайтай тэмцэх тал дээр яаж холбогдож байгаа юм гэж. Тэгэхээр бүх компаниуд бүгдээрээ тэгээ бүх аж ахуйн нэгж байгууллагууд иргэд ерөөсө бүгд л аль биесээр оруулж ирээд Монголд одоо юу гэдэг төлөх ёстой юм энэ улс дээр гайлын татвараа нэмэгдсэн өртгийн албан татвараа бүгд төлчих юм бол цаанаа мэдээж манай татварын орлого бол тодорхой хэмжээнд өснө. Эргээд ард иргэд маань саарал зах зээл дээрээс одоо бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байснараа халаасны хулгайн гэмт хэргийг бууруулахад бас маш том нөлөө үзүүлж байгаа байхгүй. Эргээд нөгөө аль биесээр оруулж ирж байгаа компаниуд маань одоо би нэг одоо энэ нэвтрүүлгийн дараа одоо гэдэг манай магадгүй тэди дээр мотел дээр өдөл ангууд түрээсдэгчд маань энэ их хөрөстэй юу гэрэд байгаа баг намайг гулгаачлаа ч гэдэг иймэрхүү хандлага бас байж болох байхгүй энэ дэр чинь те бид нар халаасны улаан гэмт хэрэг ярьж байгаа хажуугаар нь лангуу саар зах зээл гэдээ яриад идэг яг тэр хүмүүсийг бол ерөөсөө тэгж хэлээгүй те гэтээ эргээд энэ халаасны улаан гэмт хэрэгтэй тэмцэхэд ард иргэдийн оролцоо дээрэс нь бизнес эрхлэгчдийн оролцоо хуваарь аж ахуй эрхэлж байгаа хүмүүсийн оролцоо нөгөө талаасаа төрийн оролцоо бол маш чухал тэгэхээр хэдүүлээ ерөөсөө л бүх юмыг одоо улсдаа төлөх ёстой ном журмаар бүх юмаа төлөөд бүгдээрээ аль биесээр борлуулад нөгөө талдаа иргэд ч гэсэн аль биесний газраас баталгаатай газраас нь удалтай авалтай юм. Үүн дээр нэмээд хэлэхэд яг нөгөө түрүүн хэлж байсан имээ дугаар энэ чинь утас болгон дээр өөрийн нөгөө юник одоо имээ дугаар байгаа шүү дээ. Тэрийг одоо жишээ нь яг аль биесээр оруулж ирсэн ч вэ албан бусч вэ бүгд одоо юу гэдэг бүртгэдэг тийм дата сервер байгуулчвал бас эргээд юу юм болов хайж олоход ч гэдэг юм тэрнээс шүүгээд гаргаад ирэхэд тийм одоо тэр яг яриад смарт девайс хөө тийм орхоо тийм имийг кодыг дөрөв шүү дээ. Юу би бас нэг мэдээлэл уншиж байхад яг нэвтрүүлэгтээ бэлдээд ийм мэдээлэл авсан л да. Саяхан танаа байгууллагын тийм халаасны болгон бүлэг гэмт итгэдүүдийг бариад тэгээд автобусанд алдагдсан 50 гаруй утсыг илрүүлсэн чинь эргээд нөгөө тэр 50 утсан дээр нөгөө эцдүүд нэрээс холбогдоогүй түрүүний чинь залхаалсан гэж хэлсэн шиг байна л да. Тэгээд тэгж юм да. Тэгэхээр ерөнхийдөө миний асуулт илрүүлэлтийн хувь ялангуяа энэ халаасны холбоо тэр дундаа гар утасны одоо ингээд гомдмаар өсөлттэй энэ орж өгч ингэжтэй ингээд илрүүлэлтийн хувь нь одоо хэдөөтэй байдаг. Тэгээд энэ 50 гар утасны эзэг эргээд холбогдохгүй байна гэдэг нь минийхаар айгүй тийм иргэд ч гэсэн өөрсдөө айгүй хариуцлахгүй байна л да. Тэгээд залхаад энэ процессээс тэр нь ингээд дамжираад байхад нөгөө талдаа нөгөө олгаач нарыг болгоно шүү дээ. За угаасаа ингээд яа тийм гэдэг. Тэгэхээр илрүүлэлтийн хувь гэдэг тоог хэлж болох уу? Тэгээ хулгайн гэмтрийг халаасны хулгайн гэмтрийг бол ирэхэд яг бусад хулгайн гэмтрээс бид хөрсөн тийм. Харин өндөр илүү байдаг. Тэрийгээ дагаад илрүүлэлт бол тодорхой хэмжээгээр байгаа. Энэ бол одоо сая би өнөөдөр өөртөө хэлээ 19,513 гэмтрийг илрүүлж яасан байна. 5 жилийн хугацаанд бүртгэгдсэн байна гэж. Тэнгүүд энэ илрүүлэлт нь болохоор бид нэр одоо цагдаагийн болоо камерын бичлэг хөөж тийм имэйл кодоор байна. Бусад мэдээлэлээр бусад байгууллага хамтарсан юм надад илрүүлээд ихэд 5600-аад гэмтрийг илрүүлсэн байна. Тэнгүүд яг хогшд нь хүлээлгэж өгч байгаа хүмүүс байгаа гадаас. Миний цаад нөгөө одоо уцыг баазах гэж байдаг шүү дээ. Тийм. Бүх мэдээллийн устгаад гэсэн тийм. Мэдээллийн устгаад SIM картыг аваад хайчаад нөгөө нэг хүн чинь эзэнгүү болчдөг. Ингээд цагдаа муу бол ингээд тухайн гэмтрийг илрүүлсэн байна гэдэг хэвлэл мэдээлэлээр ярьсан ч гэсэн хүмүүс нь ирдэггүй. Тийм асуудлууд гардаг. Тэгэхээр ерөөсөө яриад байгаа иргэд гар утсаа хулгайд алсан тохиолдолд цагдаа байгууллагын 102 дугаар мэдээлэл хийчээ, бүртгүүлээ хийчээ. Тухайн гэмтрийг өнөөдөр илрэхгүй байж болно. Маргааш илрэхгүй байж болно. Тэр 2 сар 3 сарын дараа илэрдэг юм аа гэмтрийг гэж хэлмээр байна. Яа, баярлалаа. Манай нэвтрүүлгийн цаг дуусч байгаа юм байна. Тэгээд сүүлийн одоо минутыг 5 хүнд үлдээ яг үндсэн сэдвээр бид нар сая ярьлаа. Тэгээ магадгүй би асуугаагүй таад хийж амжаагүй зүйл байх юм бол хэлнэ. Тэгээ дээрээс нь би таадгаас яг энэ улаан гэмтрээс хол байгаа иргэдний илүү хариуцлагатай байх чиглэлээр бас зөвлөмж урайлга хийлээсэй гэж хүсэж байна. Эндээс эхлэвч те. Цагдаагийн газраас. За
Иргэдтэй хэлээд ирэхдээ илэрхүү гэмт хэрэг гэж байдгүй. Гэмт хэрэг цаг хугацаа нөхцөлөөс хамаарат хэдэн сар, хэдэн хоногийн дарааш илэрч болдог. Өнөөдөр илрээгүй хэрэг 2 сар, 3 жилийн дарааш илэрдэг юм аа. Та бүхэн цагдаагийн байгууллагатай ихтгэл үлээснээр цагдаагийн байгууллага та бүхний төлөө өдөр шөнөгүй ажиллах болно. Амар тайван амьдралын төлөө хамтдаа ажиллах. Баярлалаа. Гоё байлгүй шүү. Завлаж авахгүй нэ штэ. Дараа ноцоо автаа. Баяр төвхтэй би нэг автосалд ороод гэдэг ч юм уу. Үүсгээд ороод гинэ. Үүсгээд юм те. Тэрний дараа ингээд за яг мэдээллийн чанартай л хэлчихэ те. Миний араас ингээд автобус ирж мөргөөд тэгээ би ингээд дотороо тийм ухтгамтай байгаа шүү дээ. Миний араас ирж мөргсөн бол борцтой гэдэг. Тэгсэн чинь зөрөөд би борцсон байхгүй юу ерөөсөө. Тэгээд борцсон шалтгаан юм гэхээр намайг ингээд 2 сарын турш ингээд тасалдаад бодцсан. Тийм. Тэгээд залгаа за ишгштэй наатарал ингээд хаагаш тэгвэл ингээд борцчихдаг шүү дээ. Зас ишгтэй тэргүүл дээр болоё гэдэг ч юм уу те. Ийм болж хувирдаг зүгээр өстөө зөндөө тохиолж исэн болохоор яг хөө миний өөрийн туршлага дээр нэг тийм салгасан нөхцөл айгүй их байгаад байдаг болохоор түрүүн тийм сэдвийг ирсэн байгаа. За нөгөө тэгвэр энэ дээр юм байна. Бид нар аливаа зүйл ингээд туйлын сайн туйлын муу гэж бодчиход байдаг. Энэ бол сайн. Энэ бол муу гэдэг. Гэтэл нөгөө сайн муугийн зэнзүүр юу гэлээ нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаар хүн болго өөр юм гэсэн ертөнцтэй тэр ертөнцөөр төсөөлдөг аливаа зүйлийг хардаг. Тэгэхээр бид нар одоо нөгөө хулгайч нарыг муу гэлээ тэ. Бусд нь одоо сайн болчдаг ч юм уу тэ. Аль эсвэл жоохон муугаар хэлэхэд хулгай хийчихэд баригдаг бол сайн муу ивэрэлдэх байхгүй. Ер нь л тэ. Тэгэхээр энэ дээр аль эсвэл хулгай хийчихэд үр дүн нь сайн байх юм бол дахиад сайн болчихно. Тэр нэг тийм бид энэ дөрөв ярьжсэн нэг шигийн сайн ирчүүд гэдэг шиг тийм Робин Гуд гэдэг шиг тийм үр дүн сайн байх юм сайн болчиход байдаг. Тэгэхээр яг туйлын сайн туйлын муу зүйл гэсэн зүйл айгу төгтө болчиход байна л та. Тэгэхээр аливаа зүйлийг ойлгохын тулд өөрийнхөө өнцгөөс битгий хийдэг үйл гэж хараач гэдэг зүйлийг хэлэх гээд байгаа. Аливаа зүйлийг наанта цантай ойлгооч тухайн хүний нөхцөл байдал нь юу гэсэн бол тийм яг би хулгайч үнийг зүтгэх гээгүй. Учиргүй бас ингээд нийгмийн хог шааж зүгээр нийгмээс зайлаад холдоод гэмээргүй байна тий энэ адилхан хүн байхгүй яагаад нөхцөл байдал нийшээ уусчваа яагаад тайлтарчваа энэ талаас нь жоохон ч гэсэн бодож үзэх гэж оролдож байгаараа тий заавал ойлгох гэж одоо ингээд тулахгүй оролдож байгаараа гэдэг нөхцлүүдийг л хэлмээр тэрнээс анхнаасаа сайхан хүмүүсүүд биш манайд нэг юм төвхтэй зүйлсүүд байдаг шүү дээ тэгээд анхнаасаа ингээд торхон дээр хөлбөрөө тосон думбаад тий ингэж явж байгаа апартментд амьдраад гадаадд очиж сайхан өндөр болоосоо эзэмшээд те эндээ явжснаа гэр орол дахин төлөвлөлт өргөждөг байхгүй. Тэгэхээр ерөөс ингээд яг ч хөрсөн дээр бодоггүй. Хизээш гэр орол амьдж үзээгүй гэдэг ч юм те. Այսօр насаар хотод амьдэрчснаа хөдөө очиод одоо энэ ч асуулт шийдэн гэдэг ч юм те. Иймэрхүү нөхцөлд гарч ирээд энэ боломжгүй ижлэхэн бид нар тухайн хүний өнцгөөс нь харж чадахгүй бол ямар ч зүйл айгүй түүхтэй дандаа муу байдлаар харагддаг шүү. Танаас бус нь муу юм шиг харагдаад байдаг шүү. Тэгэхээр наадаа цаантаа харж байгаарай гэдэг зүйлийг зөвлөх байна. Чухал онцгой гарлаа. Баярлалаа тань. За бидний зүгээс иргэдтэй бол та үнэхээр одоо юу гэдэг энэ ухаалаг утас гэдэг бол хүний амьдралын өдөр тутмын хэрэгцээ болсон. Дээрээс нь хамгийн нандин дурсамжуудыг хадгалж яадаг мөн цаашлаад хувь хүний нууцтай холбоотой маш чухал олон мэдээллүүдийг агуулж яадаг ажил төрлийн харилцаа холбоо нөгөө контакт гэдэг одоо энэ утасгүй бол амьдрал шийдэгдэхгүй болсон үед утас бол хамгийн номер 1 маш чухал зүйл болсон. Тэгэхээр та энэ одоо өөрийнхөө хамгийн чухал зүйлийг одоо сонголтоо хийхдээ албан ёсны баталгаатай газараас нь сонголтоо хийгээч. Энэ нь эргээд юу гэдэг таны хувьд бол одоо юу гэдэг баталгаатай газар судалдаа авснараа маш олон давуу талуудыг эдлэн би бас түрүүний ярианыхаа үед дурдсан. Нөгөөтэйгүр эргээд энэ халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд одоо үр холбооны оператор компаниуд, цагдаагийн байгууллагууд, хуваарь бизнес эрхэлж байгаа ард иргэд, дээрээс нь албан ёсны эрхтэй байгаа энэ компаниуд гээд бүгдээрээ оролцоогоо нэмэгдүүлээд ажиллахад та албан ёсны газараас судалдаад авсан тохиолдолд эргээд одоо юу гэдэг энэ халаасны хулгайн өнөөдрийн сэдвтэй холбоотойгоор халаасны хулгайн гэмт эрхийг бууруулахад оруулж байгаа энэ бол хувь нэмэр юм шүү гэдгийг хэлээ. Тэгээд албан ёсны баталгаатай газараас амьдралынхаа хамгийн чухал сонголтуудыг хийгээрэй л гэж хэлье да. Яг түрүү нөө хэлж штэ бас нөө сэтгэл зүйтэй холбож үзэхээр хүн ингэдэм байлээ л дээ нөө үнтэй авцсан утсыг айгүй нандиндаг. Яг л тэр чи хэдэн сарын цалин ч юм уу зээл аваад тавьсан ч юм уу те. Эсвэргээрээ нөгөө одоо тэдэд дээр очиод нэг 100,000 төгрөөр утас авахад тэр нөө үн цэнэг болчихдог алдсан ч гэсэн за би нэг 100,000-аар авсан юм чи одоо яах вэ? Тэгээ одоо 80 бараг 100,000-аас илүү их зардал чирэгдэл олон цагдаагийн газараар явлаа гайлаа гэд
Тэгэхээр нөгөө нэг албан ёсны газраас аваад хүнтэй ч гэсэн хөрөнгө оруулсан бол хүн хөрөнгө оруулсан юмда илүү арчаатай, илүү сонор сэрэмжтэй байх юм бол сахилга баттай бас нэг миний үнэтэй цайтай юм шүү. Миний бүх амьдрал явж байгаа гэдэг юм уу те. Тэр утгаараа бас хүн нөгөө сэтгэл зүйтэй бас би холбох гээд байна л да. Бас нэг тийм тренд байдаг байх гэж би боддیں۔ Тэгэхээр бас тэртэл дээрээ ухамсартай хандаа. Дээрээс нь утас авлаа гэхэд яг түрүүний миний бас зөвлөсөн те бүх одоо нууцлын шат болгоныг утсан дээрээ тохируулга хийгээд дээрээс нь одоо үүлэн сервертэй бас ингээ холбоод явчих юм бол тэгээд нөгөө манай гоё smart device-ийг манай ажилтнууд ихлүүл илүү урдан шуурхаа одоо олох боломжтой болох юм байна гэдгийг л одоо иргэдтэй уриалъя да. За баярлалаа. Тэгээд нэвтрүүлгээс авчихсан дүгний ихэнх зочдтой баярлалаа. Иргэний оролцоо ингэж чухал юм байна. Манай сэтгэл зүйч хэлсэн гендэ гомдоо байдаг юм аа. Тэгэхээр бид нар өөрсдөө хөрөнгө оруулаад те сахилга баттай байх хэрэгтэй юм байна. Тэгээд дээрэс нь залхаж болохгүй юм байна. 102 гэдэг утас руу яриад би утсаа алдсан бол те бохтглээ хийлгээд мэдээлэл өгөөд хизээ нэгэн цаг толгой харна өртөө жилийн дараа хоногийн дараа сарын дараа заавал олдт юм байна. Тэгэхээр энэ дээр бас өөрсдөө иргэд маань илүү хариуцлагатай байгаа ч гэж хэлмээрээ. Хоёрт нь энэ баталгаат те газраас утас авахын давуу тал гэдэг зүйлийг аяусаа дурдлаа. Тэгэхээр болж өгөөл баталгаат газраас өөрсдийнхөө ирээдүйн эрсдлээ хаагаад үйлчлүүлж байгаараа. Тэгээд эцэст нь хулгайч гэдэг бол ерөөсөө таныг ядарсан байна, зүдэрсэн байна гэж ерөөсөө өрөвдөхгүй хайрлахгүй. Тэгэхээр дахиад иргэнийхээ үгийг биелүүлээд сонор сэрэмжтэй эргээд буруугийн хажуу зөвхөн нүд хорц биш, үйлдэл хорц байгаад нийгэмдээ идэвхтэй, ёс зүйтэй сайн амьдарцгаая гэж уриалмаар байна. За баярлалаа та бүхэнд.